За ажлын хэсэгт баярлалаа. Тэгэхээр сая дурдгдсан судалгаануудыг бас надад ирүүлвэл сайн байна. За энэ татврын хувь хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотой асуултанд бол ингээд хилцүүлгийн явцад бас мэдээлэл аваад яг энэ татврын бодлогын загвар дизайн бол бас их наривчлалтай эдрээтэй асуудал байдаг. Тэгэхээр одоо хэдэн хувиар татврыг нэмэгдүүлэх юм бол хэрэглээ хэдэн хувиар буурах вэ гэдэг юм одоо гих мэдчлэн асуудлуудыг бас ярилцах хэрэгтэй гэж бодож байна. За энэ эрүүл мэндийг дэмжих сангийн асуудлыг ч гэсэндээ бид нар бас илүү наривчлсан байдлаар хариулт зохистой гэж харж байна. За тэр эрүүл мэндийн даатгалын сангаас тамхины хамаарлаас гаргах үйлчилгээг санхүүжүүлнэ гэдэг бол бас өрөөсгөл санагдж байна. Яагаад вэ гэхээр эрүүл мэндийн даатгалын сан тэртетэрнгөө маш их ачаалттай ажиллаж байгаа. Тэгэхээр одоо ингээд энэ муу хор зуршилтай холбоотой асуудлыг сангаас гаргуулна гэдэг бол бас өөр. Магадгүй энэ эрүүл мэндийг дэмжих сангаас ч гэдэг юм одоо энэ дээр бас нэг загвар дизайны хувьд ч гэсэн арай өөр байвал зүгээр гэж харж байна.